За юу яцгаан өнөөдөр та бүхэндээ DJI компаниас гаргасан Ronin S гэдэг дүрс тэнцвэржүүлэгчийг танилцуулаад жижигхэн видео хийчихье гэж бодлоо. За үүнийг болохоор юунд ашиглах вэ гэхээр видео бичлэг хийгээд бичлэгний жижигэ хөдөлгөөнийг баасгаж өгдөг байгаа. Энэ загвар нь 2018 оны загвар бөгөөд одоогийн байдлаар дараагийн загвар буюу SC гэдэг арай жижигхэн хувилбар нь олгогдсон байгаа байна. За савлгааны хувьд бол маш сайн чанартай бүх их цайтай юм хөөсөн цэвэр хийсэн байна. Доторхын ангиуд нь бол хоорондоо маш сайн тусгаарлагдсан. Ямар ч хөдөлгөөнгүй тэр нэг хэсэг ойлголт бол байхгүй юм байна. За ингээд дотор нь юу байгааг харцгаая. Иймэрхүү хэсгүүдээс бүрдэж байна. Тэгээд одоо угсарцгаая. Их бие бол үндсэн 3 хэсгээс бүрдэж байгаа. Угсрахын тулд хөлн дээрээ батарейгаа эргүүлж боогоод дараа нь батарейн дээрээ үндсэн хэсгийг ингээд гулгуулад тэгээд дараа нь энэ түвжигээр түвждэг байгаа. Цөмгөнд хийсэн ч гэсэн гурвангийн салгаад тусна гэж юм бол зай бага ажиллаж байгаа. За өөрийн жин нь бол 1.8 кг, 3.6 кг хүртэл даацтай. Батарейгаараа 12 цаг торхгүй ажиллана. Харин батарейгаа цэнгэлэхдээ дээд их битгээ заавал өсөрсөн байж зэнгэлэх шаардлагатай мөлий.